Зээлээр сураад төлбөрөө дараа нь төлөх боломжийг танд санал болгож байна. Филиппиний топ сургууль EV-д аялангаа англи хэл сурч амжилттай карьераа өсгөхийг хүсвэл анхаарлаа нааш нь хандуулаарай. Сургуулийн гадна хэсэгт цагсны талбай болон амрах хэсэгтэй. Мягмар болон бүрэг гарагт бус талбайд 100 божиг зохион байгуулагдана. Нэгдүгээр давхрын лобби хэсэг нь 5 дахьтай бөгөөд оюутнуудын чөлөөт цаг өнгөрүүлэх нэг хэсэг болдог. 1-3 дугаар давхартаа англиар ярих дүрмтэй бөгөөд бүх орны оюутнууд зөвхөн англи хэлийг ашигладаг. Дэлгэцнээс оюутнууд шалгалтынхаа хуваарийг болон шалгалтын дүнгээ хардаг. Номын санд чөлөө цагаараа хичээлээ хийхээс гадна self study болон evening class хичээлүүд ордог. Харин IELTS-ийн шалгалт өгч байгаа оюутнууд маань 2 төрлийн номын сангаас сонголтын хичээлээ хийдэг. Номын санд нам хүм орчинтой бөгөөд хүн бүр зөвхөн хичээлээ хийдэг. Сургууль нь 2 төрлийн цахилгаан шаттай бөгөөд нэг шатаар нь зөвхөн эмэгтэйчүүд, харин нөгөө цахилгаан шатаар нь эрэгтэй, эмэгтэй хоёулаа зорчих боломжтой. Оюутнууд хичээлийнхээ эхний өдөр төвшин тогтоох шалгалт өгдөг бөгөөд өөрийнхөө тохирсон төвшний дагуу номоо авдаг. Эдгээр цонхнуудаас бүх үйлчилгээгээ авах боломжтой бөгөөд хичээлийнхээ хуваарийг тодруулах, багшаа тодруулах, ангиа тодруулах гэх мэтчлэн бүх үйлчилгээг нэг дороос авдаг. Синема өрөөнд кино үзэхээс гадна уулзалт зохион байгуулах, төлөвлөгөө боловсруулах гэх мэтчлэн олон зүйлийг хийх боломжтой. Тус зааланд IELTS-ийн шалгалт явагддаг. Филиппиндээ 2хан байдаг. Өөр дээрээ IELTS-ийн албан ёсны төвтэй сургуулийн нэг бол EV Academy. Тухайн сургууль суралцснаар та өдрийн 10 цагийн хичээлтэй байх бөгөөд 4 цагийн ганцаарчлалт, 4 цагийн групп, 2 цагийн бие даалт илтгэх урлаг гэсэн хичээлүүдийг авна. Групп анги нь 4-өөс 6 оюутантай. Ганцаарчлсан анги нь багштайгаа хоёулахны хичээл ордог бөгөөд нам хүм орчныг бүрдүүлсэн байдгаараа маш том давуу талтай. Одоо ингэж бүгдээрээ хувцас угаалгын хэсэг рүү явцгаая. Долоо хоногт 2 удаа хувцас угаалганд өгдөг. Нэг удаадаа 5 кг хувцсыг угаалганд өгдөг бөгөөд таны хувцсыг угаалгын ажилтнууд угаагаад өөрийнх нь үүдэнд нь тавьж өгдөг. Оюутны дотор байр нь 1-4 ортой өрөөнүүдийн сонголттой байдаг. Хүн тус бүр хувцсны шүүгээтэй хичээлээ хийх ширээ болон тус тусдаа ортой байдгаараа үнэхээр тавдахтай шүү. Та тус сургуульд суралцснаар 4 цагийн ганцаарчлсан, 4 цагийн групп, 2 цагийн бие даалт илтгэх урлаг, өдрийн 3 удаагийн бүфет хоол 5 тухтай байр, өрөөний цэвэрлэг, хувцас угаалга, 24 цагийн сэвлэгч, 24 цагийн харуул хамгаалалт, фитнес, бассейн, саксны талбай, бильярд, теннис, карате, кино, театр гэх мэт маш олон зүйлүүдийг нэг дороос авах бүрэн боломжтой. Ингээд бидэнтэй хамт Филиппиний Cebu хотын төв зэгт байрлах EV Academy-тэй танилцаарай.